Аялал зугаалгын улирал ихсэнтэй холбогдуулсан үер усны ослоос өрчин сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээндээ онцгой байдлын ерхий газраас усыг бүү бас аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аян нь хүүхэд залуус иргэд олон нийт эрсдлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ юм а. Усыг бүү бас аян нь 3 сарын турш үргэлжилнэ. Эрсдлийг үл тоомсорлох бус өрчлөн сэргийлэх болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд олон нийтэд уриалж байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45 мянган гаруй гамшигт аюулт үзэгдэл осол тохиолдож 2600 гаруй иргэн амь насаа алдсны 516 хүүхэд байна. Түүнчлэн онцгой байдлын ерхий газраас иргэд осолдож болзошгүй гол нурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьд хөдөлгөөн тэргүүлийг ажилуулж байна. Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68% нь гол мөрөнд, 20% нь нуурд, 12% нь тогтоол усанд тэмдэжээ. Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас өрчин сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.